За сайн байцгаана уу үзэгчдээ. Амира нийгэмлэгийн Debits Credits and Coffee нэртэй подкастын ээлжид дугаар та бүхэнд хүрж байна. Өнөөдрийн подкастт маань зочноор Монгол телевизийн гүйцэтгэх захирал, бизнесийн удирдлагын докторант, олон улсын мэргэжсэн ECC зэрэгтэй Монголын мэргэжсэн нэгтлэн бодогч Хүрэл Тулга урагдан оролцлоо. Хүрэл Тулга маань манай Амира нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд манай Амирагийн бас core member буюу үндсэн гишүүн байгаа. Тэгээд өнөөдөр үндсэн гишүүнтэйгээ подкаста эхлүүлэх гэж байна. За сайн байна уу? Манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За тэгээ энэ сайхан өглөө кофегаа уунгаа Монгол телевизийн захирал Хүрэл Тулгатай ярилцгаар зочноор урьсан байна. За эхлээд таны карьерийн тухай ер нь одоо төгссөн сургууль яагаад нэгтлэн бодох бүртгэлийн мэргэжлийг сонгосон тухай яриагаа эхлүүлье. За тэгээ миний хувьд анх 2016 онд санхүү эдийн засгийн сургуулийг нэгтлэн бодогч мэргэжлэр төгссөн. Одоо тухайн үед бол санхүү эдийн засгийн хамгийн эрэлт өндөртэй айгүй олон хүүхдүүд одоо хүсч мөрөөдөж ордог анги байлаа. Тэгээд тэр нь одоо ч гэсэн тийм байгаа. За 16 он нэгтлэн бодох бүртгэлийн бакалаврын зэрэг аваад тэгээ 19 он бас давхар суралцж байгаад их засгийн их сургуульд эрх зүйч мэргэжлэр сурсан. Тухайн үед бас яагаад ингэж сурсан бэ гэдгийг асуултанд тайлбарлаа. За тэгээ 19 онд эрх зүйчийн мэргэжлийг авчаад 2024 онд санхүү эдийн засгийн магистр төгссөн. За одоо бол бизнес удирдлагын докторантаар сурж байгаа. Олон улсын та мэдэх бах ECC гээд одоо манай салбарын хамгийн ноён оргил болсон мэргэжлийн зэрэг байгаа. За тэр зэргийг 2024 онд авсан. За 2024 онд бас Монгол улсын мэргэжсэн нэгтлэн бодогч бас нэр хүндтэй зэрэг авсан байгаа. За яагаад одоо энэ анзааруул дандаа санхүү суурьтай мэргэжсэн нэгтлэн бодогч, Монголын мэргэжсэн нэгтлэн бодогч, докторант, MBA гээд явсан шалтгаан анх би ажлын гараагаа 16 онд Хас банкнд дотоод аудитораар эхэлж байсан. За тэгээ мэдээж нэг аудитор хүний хувьд хамгийн одоо хэрэгтэй мэдээлэл мэргэжлийн юу гэдэг вэ гэхлээр хуулийн мэдлэг хэрэгтэй, санхүүгийн мэдлэг хэрэгтэй байдаг. Тэгээ энэ ч үднэс хуулиар сурч төгссөн. Тэгээд Хас банк нь 2 жил аудитораар ажиллаад Хас лизинг компанид ер нь энэ бэк офисын ажил миний ажил биш юм байна гэж шийдээд 2018 оноос нь Хас лизинг гэдэг одоо бол тухайн үед бол Монголын хамгийн том лизингийн компани гэж явдаг байсан. Санхүүгийн төрөөсөө. Санхүүгийн шинжээч хийдэг байсан. Одоо гаднаас их усвар татах. За тэр их усварыг одоо яаж оновчтой хуваарлт их ямар бүтээгдэхүүн дээр лизинг гаргах гэдгийг одоо ажилтдаг байсан гэсэн үг. За тэгээд 2 жил санхүүгийн шинжээч ажилласны дараа 2020 оноос 2022 оны хооронд одоо Монголын даатгалын ууган компаниудын нэг практикал даатгал компани эрсдэл дотоод хяналт хариуцсан захирлаар ажилласан. Одоо ингээ анзаарвал 2 жил банк бустай. Тэгээд даатгал гээд ингээ 6 жил ерөнхийдөө Монголын бүх одоо арга санхүүгийн салбараар явсан байна. За тэгээд ер нь одоо тухайн үед уйдсан гэх юм уу. За нэг мэргэжлээ салбараа тэр чигт нэг сэлж үзьгээд. Тэгээ 2022 онд Монгол телевизэд яг санхүүгийн захирлаар нь ороод ажилласан. За тэгээ Монгол телевизэд одоо ингээд бодвол 4 жил болсон байна. Тэгэхээр энэ 4 жилд мэдээж одоо ахиж дэвшээд салбартаа бас манлайлаад шин шийдвэрүүдээ гаргаад одоо 24 оноос эхлээд гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байна. За ийм одоо мэргэжил карьер явдал ийм хүн байна. За баярлалаа. Санхүүгийн ер нь бол бүхэл салбарт ажиллаж үзсэн. Бүх төрлийн албан тушаал дээр ер нь байж үзсэн байна те. Тэгэхээр энэ бол бас нэг талаар нөгөө ECC гэдэг олон улсын зэрэг гаштай англиас гаралтай олон улсын мэргэжсэн нэгтлэн бодогч гэх зэрэг. Тэр зэргийг ер нь эзэмшснээр таны ажилд ер нь ямархуу өөрчлөлтүүд гарсан. Тэр зэргийг эзэмшсэн учраас ийм олон ажилд хөрвүүлж ажиллахад ч юм бас төлөвлөс болсон уу гэдэг талаар та. Тий.
Би бас яг их гоё асуулт байна. Энэ асуултыг бас хариултыг олон хүнд хэлье гэж боддтой. Нөгөө SSA маань ингээд нэгтлэн бодогч талын мэрэгжлийн дээд зэрэг гэж явдаг боловч яг дан ганц бас нэгтлэн заагаад байдаг юм л да. Яг нөгөө удирдлагын бүртгэл, удирдлагын шийдвэр гаргалт, за мэдээж удирдлагын зан төлөв гэд ер нь удирдлага хүнд байх ёстой бүх зүйлийг суулгаж өгдөг. За тэгээ SSA маань өөрөө дотроо 13 төрлийн хичээлээр ингэж задардаг. Тэр нь ингээд одоо бүх одоо энэ скиллүүдийг суулгаад явдаг. За одоо мэдээж нөгөө хүмүүнээсээ шалтгааллах байх. Одоо үнэхээр одоо янз бүрийн хүмүүс янз бүрийн сургууль сурж байгаа байх. Гэхдээ тэрийг ашиглаж чаддаг хүмүүс байгаа байх. Практик дээрээ бас нөгөө хэрэгжүүлж чаддаг хүмүүс байгаа. Чаддгүй хүмүүс ч бас байгаа хэрэгтэй. Тэгэхээр ер нь аливаа мэдлэгийг тэгээд олон улсын тэр туршлагыг сайн хэрэгжүүлж чадвал мэдээж энэ одоо эрг импакттай. Тэгэхээр нөгөө би өөрөө бас нөгөө тухайн үед сурж байгаа хугацаанд яаж одоо энэ сурсан мэдснээ ажлын байран дээр нэг хэрэгжүүлэх үү. За энийг ингэж аваад одоо муухайгаар хэлбэл хуулчих те. Одоо энэ нэг онлайн хуулчих, энэ нэг одоо зөвлөмжийг ингэ хэрэгжүүлчихье гэж байнга тэгж явдаг ус учраас бас тэр нэг эрг өөрчлөлтүүдийг бий болгоод явсан байх гэж боддоо шүү дээ. За баярлалаа. Тэглгүй яг хуу SSA маань бас тэ хүмүүс ойлгохдоо нэгтлэн л гэж ойлгоод идэг болохоос ш тэ. Нэгтлэн бодогч хийж одоо зүгээр таны жишээн дээр ярихад тэ дотоод аваад дэвтэр хийсэн байна, эрсдлийн ахлах хийсэн байна, нэгтлэн хийсэн байна тэ. За тэгээд CFO санхүү үргэлжлэн захирал за сүүл рүүгээ CEO гээд гүйцэтгэх захирлын түвшинд хүртэл ингээ бүх ажлуудыг нэмээ санхүүгийн шинжилгээ тий хөрөнгө оруулалт талтаа гэхээр ер нь одоо санхүүгийн бүхэл цогц мэдлэгийг хүнд суулгадаг тий ийм олон улсын зэрэг байгаа. Тэгээд энийг бас эзэмшээд энэ олон байгууллагуудад өөрийнхөө гоё хувь нэмрээ оруулад тий ингээд явсан нь маш сонирхолтой өгөөчтэй санагдаж байна. Сонирхолтой юм нь болохоор харин одоо гинт явж байгаад медиа салбарт орсон маа шүү дээ. Тэгэхээр медиа салбарт орохоор ч одоо ийм креатив, ийм бүтээлчтэй одоо бидний санхүүгийн хүмүүсээс бол нэлээд өөр ур чадвар шаардсан байх. Энэ дээр ер нь яг анх шилжиж ажиллахад ямар байсан бэ? Тий одоо бас нөгөө хувийн суур бас скил байх л та би ер нь баг байхаас их тоон дуртай. За тооноос гадна айгүй тийм хөдөлгөөнтэй одоо хэл ам нь одоо хөгжсөн хүн байсан. Тэгээд ер нь бол медиа бол өөрөө креатив уран бүтээлч салбар байдаг. Тэгээд креатив салбар бол креатив хүн дээрэл тулгуурлаж явдаг. Тэгэхээр миний яг ингээд анх Монгол телевизэд ороод санхүүгийн захирлаар ажиллахад яг тийм айхтар хүндрэлтэй зүйл бол харьцангуй гайгүй байсан. Нэгтлэн бодох бүртгэл нь бол харьцангуй бас хэлбэр дөө энгийн бүртгэлтэй. Нөгөө талдаа нөгөө үндсэн телевизийнхаа үйл ажиллагаанд дасан зохицох тэр зүйлийг суралцахад өөрөө бас нэлээд хичээн одоо чармаалт гаргаад сурыг гэж үссэн. Учираас бас ер нь харьцангуй гайгүй байсан. Тэгээд би өөрөө чөлөө цагаараа их одоо дуу сонсдог. Тэгээд янз бүрийн шинэ юмыг туршдаг учраас яг тэр нэг миний тэр нэг сониуч тийм шинийг одоо эргэлхийсэн зан чанарт маань медиа салбар их зохицдог гэж одоо боддоо шүү дээ. За тийм байх. Тэгэхээр бас өөрийн суур сонирхол те нөө хувь хүний персоналити зан чанар гэж байдаг. Тэр бас давхар илүү нийлсэн байна шүү дээ. Тэрнээс ч бас яг тоо хөөдөг, бас яг те нахлан хийдэг хүмүүст бол креатив тийм бүтээл салбар бол бас л хэцүү салбарууд те. Тэгээ ялангуяа нөө зөөлөн уур чадвараа дутагдана. Тэгээд нөө бүтээлч хүмүүстэйгээ хамтарч ажиллах, багаар ажиллах чадвар бас нэлээд яригдана тий. Уран бүтээлч хүмүүс маань бас нэг онцлог байдаг л да. Одоо миний нэг бас боддог, баримтлагдаг зарчим нэг хүн хийж чаддаг зүйлээ айгүй хийх ёстой гэдэг. Тэгэхээр нөгөө нэгтлэн бол нэгтлэн айгүй сайн хийх ёстой. Уран бүтээлч хүн уран бүтээлчийнхаа юм айгүй сайн хийх ёстой. За нөгөө маркетинг бодлуулалт хүмүүс тэр чиглэл айгүй сайн хийх ёстой гэдэг. Тэгэхээр нөгөө уран бүтээлч хүмүүс маань бас яг одоо босод салбартаа харьцуулахад санхүү тоонд бол бас төдийлөн одоо нэг тийм нэгт нэмбэ хүмүүс бас биш байдаг. Тэгэхээр тэр хүмүүст одоо тэр хүмүүсийн хэлээр өөрсдийнхөө шийдвэрийг одоо өөрсдийнхөө алсын араа өөрсдийнхөө бодож байгаа зүйлийг ингээд ойлгуулахад бас их бас өндөр ур чадвар шаардна л да. Тэгээ нөгөө хүмүүстэйгээ одоо яаж битээхэн харилцаж яаж тэр нөгөө уран бүтээл сэтгэлгээг нь одоо унгаахгүйгээр
бас энэ санхүүгийнхаа одоо гол KPI-уудыг одоо өргөж явах уу гэдэг дээр бас их скил шаардсан. Одоо ихтэй ч бас ер нь дасчлаа. Тийм бах. Ер нь одоо урлагийнхан бол бүр өөр юм байна. Одоо бидний хувьд ч гэсэн мэргэжлийн хувьд те нөө санхүүгийн бус суурьтай захирлууд зөндөө байгаа шүү дээ. Одоо инженер ч юм уу одоо өөр гэсэн мэргэжилтэй тэр хүмүүст ч нөө тоогоо тайлбарлах, тайлангаа тайлбарлах те тэр чинь асар их одоо чаленж. Тэнгүүд нэмээд урлагийн салбарын одоо тэгээ байнга ингэж нэг асч дүрлцэж ингэж явж идэг хүмүүст бол тэрийг унгаахгүйгээр тоог нь ойлгуулна гэдэг чинь бас бүр нарийн чадвар юм байна. За тэр бол зөвхөн үнэхээр сонирхолтой юм сонсогдлоо. Тийм. За Монгол телевизийн одоо санхүү эрхэлсэн захирал болон гүйцэтгэх захирлаар ингээд ерөн дандаа нөгөө нэг одоо C-level түвшинд та ажиллаж шүү дээ. Тэгэхээр энэ одоо өөрийнхөө манлайллын хугацаанд тулгарч исэн бас хамгийн том бэрхшээл чаленж гэвэл ер нь юу байсан бэ? Манай энэ телевиз медиа салбар бол ер нь тийм том зах зээл биш л дээ. Ер нь их жижиг зах зээл байдаг. Одоо Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1% хүрэх үгүй юу л гэдэг ер нь салбар байдаг. Тэгэхээр жижигхэн зах зээл. Тэгэхээр нөгөө уул уурхай ч юм уу санхүүгийн зах зээлтэй харьцуулахад нөгөө мөнгөний хэрэгц их бага байдаг. За тэгэхээр нөгөө тэр зах зээл дээр мөнгө яаж эргэлдүүлэх үү? Яаж одоо энэ оюуны бүтээлүүдийг энэ контентуудыг яаж нөгөө монетайз хийж бүтээгдэхүүн болгох уу гэдэг дээр ер нь их өндөр чаленж одоо хүртэл байсаар байгаа. За яг энэ зах зээл дээр одоо миний хувьд яг манлайлаад баг хамт олнороо хамт хийсэн нэг зүйл гэвэл одоо Монголын хамгийн анхны одоо медиа салбараас гаргасан хаалттай буундыг одоо Монгол телевиз анх гаргаж ирсэн. За тэгээд үүний араас манай Ори студиос маань бас хаалттай буунд гаргаж ирсэн. Тэгэхээр энэ маань юу гэж хэлээд байна гэхээр өмнө чинь дандаа л банк бус, за эсвэл үндэсний үйлдвэрлэл, эсвэл одоо санхүүгийн салбарынхан ер нь бол энэ хөрөнгөний зах зээл рүү их орж мөнгө босгодог байсан. Тэгэхээр нэг медиа салбар руу нийш орж болдгийм аа. За тэгээд болохтой том бүтээн байгуулалт хийж болдгоо. Буцаага тэр бүтээн байгуулалтаа өөр ашигтай ашиглаж болдгийг ингээд энэ зүйлийг харуулах зэрэг хийсэн байдаг. Ер нь бол хамгийн анхны боондууд ингэж өссөн. Тэгэхээр мэдээж дараачийн ганц одоо Монгол телевизгүй бусад телевизүүд, бусад медиа компаниуд салбартуудаа ингээд хөрөнгөний зах зээлээс боонд босгох ийм эсвэл нөгөө нээлттэй хувьцат компани болох гэх зэрэгээр эхний алхмыг хийгээд өгсөн учраас бас зам нь нэгдсэн болов уу гэж харж байна. Тий, тэгэлгүй яах вэ? Тэгэхээр медиа салбар за одоо ийм оюуны бит бус одоо үйлдвэрлэл гэх юм уу да үйлчлэгээ үзүүлж байгаа ийм оюуны мэдлэг чадвар шаардсан ийм ажил хийдэг хүмүүс бол нэрээ Монголын зах зээлд бол маш бага. За тэгээд тэр хүмүүсийн үнэлгээ тэр зах зээлийг одоо дэмжих нөгөө банк санхүүгийн боломж нь ч гэсэн бас хязгаарлагдмал байдаг. Тэгэхээр яг энэ телевизийн салбараас бас ийм хаалттай бонд гаргаад хөрөнгө оруулалтууд бас зогсон ч маш том ажил байна. Энэ дээр нь бас би баяр хүргэмээр санагдаж байна. Тийм. За тэгээд нэг нь телевиз рүү орсон юм жоо хоёлаа бас ер нь Монголын медиа зах зээл гэх юм уу телевизийн зах зээлийн ер нь хөгжлийг ер нь юу гэж хардаг бай та? Монголын медиа зах зээл бол түрүүс нь жоохон жижигхэн зах зээл гэдэг. Тэрэн дээр нэг хамгийн одоо том ширээ одоо эзэлдэг компани гэх мэт Монгол телевиз байгаа. Одоо айлын том ах болоод салбараа тэргүүлээд явж байгаа компани гэсэн үг. Яг хөгжлийн үед бид нэр хэр одоо өндөр хөгжилтэй байгаа юм бэ гэж харахаар одоо бид чинь чөлөө тарчилсан нийгэм шилжээд 35 6 жил болж байна. Тэгэхээр энэ хөгжилтэйгээ харьцуулахад ер нь бас харьцангуй сайн бас хөгжиж байгаа. За тэгээд энэ хөгжил одоо хизээ бас айгүй тэгж буст хийсэн бэ? Дараагийн шатандаа гарсан бэ гэхлээр нөгөө өмнө чинь анзаарсан бол монголчууд ер нь л оюуны өмчөд зүйлийг нэх хөндлөлтгөө альва зүйлийг хулгайгаар одоо дуурайж идэг. Тэрийг одоо дуурайж эсвэл хулгайгаар одоо цацахтай ийм зүйл хэлбэг байлаа. Тэгээ анх Монгол телевиз 2015 онд дэлхийн хамгийн том одоо Got Talent гэдэг авьяаслаг монголчууд гэдэг шоуг хийж салбартаа ер нь их том дохио өгч том шинжилгээг авчирсан. Түүнээс хойш Монгол телевизээ хийж байгаа бүтээж байгаа юм болгон оюуны өмчтэй олон улсын өндөр одоо чанараар хийгдэж байгаа одоо Voice of Mongolia, Otto Бүжиглээ, Apprentice, Shark Tank гэдэг
олон гоё нэвтрүүлэг их бид бүхэн хийж байна. За тэгээ бид бүхнээс бас үлгэр жишээ аваад бас суралцаад салбартаас эрг өөрчлөлт гарч байгаа нь манай бусад телевизүүд ч гэсэн манай Централ, боловсрол телевиз, НТV телевиз гэх бүх одоо энэ телевизүүд гоё гоё шоунуудыг олон улсынхан зохиогч эрхтэй өндөр чанартаагаар хийж байна. Тэгэхээр энийг ер нь юу гэж харж байгаа гэхээр нөгөө аливаа зүйлд контентын чанар сайжирна, өрсөлдөөн сайжирна. Тэгэхээр нөгөө эцсийн хэрэглэгч маань бас хүлээж авч байгаа зүйл нь илүү чанартай гоё юм үзэх одоо юм боломжууд нь нэгдээ явдаг. Тэгэхээр ийм одоо зах зээлийн суурийг бас ингэж 15 онд телевиз ингэж манай Монгол телевиз тавьсанд бас хувьдаа би бол дотроо бахархаж явдаг. За тэгээд цаашдаа бид хэдийн ботсон тэг өрсөлдөөнд бас гаргаж ирье гэж бодож байгаа гоё гоё шоунууд байгаа. Тэгэхээр одоо бол бидний хувьд айгүй тийм сонгодог утгаараа хөгжиж байна л доо. Зохиогч ирэх гэдэг зүйлийг үнэлдэг болсон. Тэр эрхийн төлөө одоо үн хаялцаж авдаг болсон. За тэгээд тэр төлбөр мөнгөний асуудалгүй хийдэг болсон. За тэрнийхэн дагуу одоо форматыг нь яг ингээд форматын дагуу одоо шаардлагын дагуу контент хийдэг болсон гэх мэт олон бас ахис төвчлүүд байна. Тэгэхээр энэ ахис төвчлөө сүүлийн 10 жилд л ингэж харагдаж байгаа өндөр одоо хөгжил. За түүнээсээ гадна нөгөө ковидын үеэр телевизийн салбарыг бас их одоо өөрчилсөн жилүүд байсан. Одоо хүмүүс ч телевизнийх үзэхээ болоод за нөгөө талдаа OTT стриминг платформ руу гар утсан дээр байдаг. Ori, Woo, Look TV, за Netflix гэх олон аппуудыг үздэг болсон. Энэ нь бас нэг өрсөлдөөд ер нь бол их том сорилтыг авчирсан, бас нөгөө талдаа боломжийг авчирсан. Тэгэхээр нөгөө бидний хийж байгаа зүйлүүд бас арай нь өөр болсон гэсэн үг. Бид нар өмнө нь зөвхөн телевизийн эфирт зориулж контент хийдэг гэсэн бол одоо стриминг аппд зориулж телевизийн эфирт зориулж ингэж одоо эцэрлэгч аль талаас нь харж гоё контентийг хийх боддог болсон гэсэн үг. Зөв. За маш өргөн үрээтэй л юмнууд ярьж байна тий. Тэгэхээр ялангуяа надад тэр юу их сонирхолтой санагдаад байна нөгөө ёс зүйн асуудал тий, этик. Тэгэхээр одоо энэ оюуны өмчтэй ер нь нэр бодоодсэн Монгол телевизийн бүх нэвтрүүлгүүд дандаа оюуны өмчөөр хамгаалагдсан гэж яригддаг шүү дээ. Тэгэхээр тэр оюуны өмчийг зохиогчийн эрхийг одоо энэ болгон чинь юутай ёс зүйтэй холбоотой асуудал байхгүй тий. Тэгэхээр энийг ер нь Монгол телевизийн хувьд хамгийн түрүүнд номер 1 тавьдаг юм шиг санагдаж байна. Тэгээд энэ талаар бас тий бусад телевизүүдтэй ч тэр бусад одоо медиа компаниудад ч тэр урайлаад хэлвэл ер нь эсвэл зөвлөгөө өгвөл юу яаж болох вэ? Оюуны өмч гэдэг зүйл бол ер нь ихч бай багч бай тодорхой хэмжээнд үнэлгээтэй байдаг л да. Тэгээд тэр нь буцаагаад нөгөө эдийн засгийн хэрэгэлтэнд орж болох хөрөнгө байхгүй. Тэгэхээр зөвхөн одоо нөгөө өнөө маргаашийнхаа ашиг хонжоо бенефитийг бодоод одоо оюуны өмчөд халдаж одоо яах юм бол энэ дараа нөгөө энэ том манай уран бүтээл салбарт бол айгүй хортой зүйл. Тэгэхээр одоо энэ оюуны өмч гэдэг зүйлийг сайхан хөндлөөд тэр зүйлийг төлөх ёстой сайхан төлөөд ер нь явах хэрэгтэй. За тэгээ сүүлийн үед ихтэй харцсангуй байгаагүй. Ягаад тэгэхээр нэг оюуны өмчтэй холбоотой маргаанууд бас их одоо шүүхтэр явдаг болсон. За тэрийг бүр ингээ хиндэг одоо эйженсинүүдтэй бас байдаг болсон учраас одоо телевизүүдийг харахаар айхтаа тэгэж оюуны өмчийг одоо илт зөрчсөн контент ер нь харагдахгүй байгаад байгаа. За босод нөгөө стриминг нөгөө аппуудыг бол мэдэхгүй байна. Телевизүүд бол харьцангуй бас бүрэн шилжилттэй хийсэн гэсэн үг. Ягаад тэгэхээр ер нь бас нөгөө хэдий худалдаа авч байгаа ч гэсэн үн мөнгөний хувьд ч гэсэн бас өртгийн хувьд бас арай гайгүй бас дийл хийж чадаад байгаа. Тэгэхээр тэр асуудал харьцангуй гайгүй болсон. Харин нэг том асуудал юу гэдэг вэ гэхээр телевизүүд өөрсдөө ч мэдээгүй байж хат нь одоо гоё шоу хийдэг бид нар чинь манай Централ, манай Монгол телевиз, НТV гэл боловсрол гоё шоу ихлээр тэр нь хулгайн вебсайт ч юм уу хулгайн группт орсон байдаг байхгүй. Тэгэхээр чи нөгөө тэрийг чи одоо багадаа л нэг 500 сая төгрөг те жижиг нэвтрүүлэг контент. За ихтэй ихэд нэг 4-5 тэрбум төгрөг зарж байгаа. Тэгэхээр тэр одоо хүмүүсийн хүч хөдөлмөр цаг хугацаа айгүй өнгөдөлчихөж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэр зүйлийг ингээд дугуулгаалаад дараа нь хямдар зарж байгаа
борлуулж байгаа хүмүүс маань бити дэгээч. Энд чинь бас оюуны бүтээлч ер нь үйлдвэрлэл гэдэг бол манай Монгол улсад би л одоо хувьдаа итгэвтэй. Майнингаас илүү потенциалтай. Одоо айгүй том салбараа. Тэгэхээр энэ салбараа бүгдээрээ сайхан хөндлөөд гоё зөв өрсөлдөж, зөв хөгжөөл гэж уриалахаар байна да. За баярлалаа. Маш гоё уриалгаа. Би бас санал нэг байна. Одоо Монголынхон телевизийн юмнуудыг гэдгээс гадна бүр сая ч нөгөө Netflix-ээр нөгөө Physical Asia гэж шоу явсан шүү дээ. Тэгэхэд чинь нөгөө Netflix-ээс үзэхгүй сайхан бас энэ тэнд тулгаагаар явуулаад байсан. Тэгээ одоо тэрийг ер нь одоо хүний хийсэн уран бүтээл, телевизийн нэвтрүүлэг одоо бүх оюунаар бүтэж байгаа бүх юмыг бас хэдүүлээ хөндлөж одоо тийм мөнгөө төлж үзэж үнэлж сурья гэж бас хэлэх нь маш зөв юм байна. Яг энэ дээр нэг жишээ болгоод хэлэхэд манай Солонгос улс одоо Азийн нэлээд өндөр хөгжилтэй орн шүү дээ. Одоо өмнөд Солонгос. За энэ улс маань заах мэдээж одоо үйлдвэрлэл бол хөгжсөн байсан гангаас эхлээд. Гэхдээ тэрнээс гадна нөгөө солион бүтээлч үйлдвэрлэл нь айгүй өндөр хөгжиж. Одоо бидэд харуул аль нэг телевизийг хийвэл 3 киноны 2 Солонгос кино байгаа. Тэгэхээр нөгөө яг тэр зүйл айгүй өндөр хөгжсөн гэсэн үг. Тэгэхээр тэр одоо нэг дуу хөгжим кино гэдэг зүйл тэр улсыг бас нэлээд өндөр хөгжүүлсэн. Тэгэхээр биднэрт ч гэсэн тийм боломж байгаа. Тэгэхээр одоо бид нар ч өөрсдөө өндөр маш их одоо түүх соёлтой бас учраас контент бол их гарах боломжтой. Тэгэхээр яг л тэрэн шиг хараад бид нар ганц майнинг ус бишээ те уулуурхаадаар суралцсан улс биш. Бүтээлч үйлдвэрлэлээ дэмжиж чадвал Солонгос руу хөгжих бол би бол их л амархан гэж харж байна. Тийм. Би бас санал нэг байна. Тэг яагаад гэвэл бас биднэрт одоо дэлхийд байхгүй тийм маш баялаг сайхан түүх байна. Соёл байна, уламжлал байна. Дэлхийд ганц одоо нүүдэлчин сайхан ахуй байна тий. Тэгэхээр тэр болгоныг түшиглээд маш гоё одоо контентууд хийх зах зээл нь бол маш их байгаа тийм ээ. Тийм. За санал нэг. За түүний дараагаар Нэгтлэн бод хүртгэлийнхаа асуулт руу буцаад хоёлаа жоохон хаазаа. Мэргэжлийнхаа юм руу. За тэр нь юу юм бэ гэхээр одоо хоёлаа сая оюуны өмч гэж ярьлаа. Зохиогчийн эрх гэж ярьлаа. Лиценз гэж ярьлаа. Энэ болгон ч дандаа бие тус хөрөнгүүд яваад байна тий. Тэгэхээр энэ бүх бие тус хөрөнгүүдийн ер нь бүртгэл хэр явж байна вэ? Ялангуяа нэг гаднаас авч байгаа нэвтрүүлгүүд тий аль биесны эрхтэй нэвтрүүлгүүд байгаа штэ. Энийг ер нь Монголын тайлагналд тусах одоо практик нь яаж явдаг вэ? Энэ талаар хуваалцаач. За манай телевизийн үед хөрөнгөний зах зээлд орсон гэдэг утгаараа нөгөө хамгийн том 4 аудитын фирмээр одоо савуугийн талангаа аудитлуулдаг. Тэгээд бидний үед аль болох л нөгөө хамгийн зөв бүртгэлээр нь явахыг боддог. За бидний үед оюуны өмчийг яаж бүртгэдэг вэ гэхээр яг нөгөө зохиогчийн эрхт төлж байгаа төлбөрийг бид бус хөрөнгөөр бүртгээд тэгээд мэдээж чинь 1 жил 2 жилийн хугацаатай бид нар төгж байгаа шүү дээ. Тэр хугацаанд нь одоо хоригдуулаад явдаг гэсэн үг. За нөгөө талд ганц зохиогчийн эрх гэхгүй нөгөө контент үйлдвэрлэж яхад янз бүрийн зардал гарна. Тийм. Одоо хүмүүсийн цалин мөнгнөөс эхлээд одоо нөгөө тайзны хийцлүүд янз бүрийн худалдаа авалтууд гэх бүх зүйлүүд орж ирдэг те. Одоо кино хэлээ гэхэд киноны одоо энэ ханы хийцлүүд хэвсээс эхлээд аюул их зардлууд гардаг. За тэр бүх зүйлийг бид хэд параметралтаар ер нь бүртгэдэг. Одоо тайд маа нөгөө бас зүйлээд хэлэх юм бол нөгөө барилгын бүртгэл шиг дуусаагүй барилга гэдэг шиг ер нь параметралтаараа бүртгэж жагаад. За тэгээ мэдээж шоу орлогоо олж эхлэхээр тэрийг одоо шоу ер нь хэдийн хугацаанд яаж орлого олно гэдгээ уялдуулаад зардалтай гээд явдаг гэсэн. Тийм өртөг шингээгээд явах нь шүү дээ. За маш сонирхолтой юм байна. За тэгээд одоо ICC-ийн болон Монголын мэргэжлийн нэгтлэн бодогч гэсэн зэргийн хичээлүүдээр үздэг агуулгууд бол тий бас зарим тохиолдолд адилхан ICC-ийн хувьд бол бас мэдээж маш олон 7-8 салбарыг хамарсан юм ордог учраас нэлээд өргөн агуулгатай. За энэ зүйлсүүдээс яг одоо ажилдаа та ашиглаад санхүүгийн бүртгэлтэй хийсэн хамгийн том шинжилэлт сайжруулалт гэвэл юу байх вэ? За манай Монгол телевиз бол нөгөө бүтцийн үед тайлбарлах юм бол доор охин компани Тори Медиа тэгээ бас хөрөнгө оруулалттай 2-3 компани байдаг. Тэгэхээр миний хувьд одоо хамгийн надад хэрэгтэй байсан 2 агуулга гэх юм бол ICC-ийн одоо strategic business reporting гэдэг. Энэ болохоор нэг стратегийн бизнес
тайлагналтай. Энэ нь ер нь юу л чиглэсэн байдаг вэ гэхээр групп компани санхүүгийн тайлагнал. За тэгээд тэрийг яаж нэгтгсэн тайлан гаргах юм гэдгийг ер нь заадаг хичээлүүд. Энэ бол надад нэлээ их өрөөгөөж явагсан. Би бас нэлээдгүй зүйлийг ойлгож хулсан. Тэг хичээл байгаа. За нөгөө хичээл нь юу вэ гэвэл strategic business leader гэдэг хичээл байгаа. Тэр нь одоо бас удирдлагын талын хичээл байгаа. Тэр нь одоо манайх ч ганц Монгол телевиз гэхгүй орын медиа, орын студ тэгээд зөндөө компаниуд байгаа. Бидний албаа моралбах. Тэгэхээр нөгөө яг шийдвэр гаргах болгонд зөвхөн нэг өнцгөөс биш олон өнцгөөс олон талаа ирэх ашигыг харж шийдвэр гаргаж байгаа. Тэгэхээр нөгөө яг тэр хичээл дээр бол strategic business leader гэж хичээл дээр бол яг л тэр болгоны ер нь заасан байгаа. Ер нь яаж шийдвэр гаргах юм. Тэр шийдвэрийн боломжит хэлбэрүүд ер нь яаж үнэлэх юм. За тэгээд тэр шийдвэр нь ер нь хэр ёс зүйтэй. Ёс зүй гэдэг чинь ер нь бас зөвхөн гадагшаага чиглэсэн зүйл бас биш л дээ. Дотгошоогоо бид нар одоо хүмүүстэй хэр ёс зүйтэй тэ өөр бусдаар одоо хөрөнгө оруулагчтай хэр ёс зүйтэй байгаа гэх мэтлэн олон зүйлийг хардаг гэсэн үг. За энэ хүрээнд бас Монгол телевиз маань одоо менежментийн том өөрчлөлтийгээд засаглалын код байгаа те. Одоо Монголын засаглалын код гэдэг. За тэрнийхэн төлөө тэмүүлээд ингээ зөв засаглалтаа явдаг. Одоо Монгол телевизийн хөрөнгө оруулагч нараас нэг хүн ч одоо шийдвэр гаргалтанд оролцдог. Одоо цэвэр тустай одоо эйженси гэдэг чинь те. Менежментийн баг ингээ томилогдоод энэ бизнесийг авч явж байгаа. Авины бас нэг том ач тус нь юу вэ гэхээр ер нь одоо Монголд медиа салбарыг ер нь л ихэнх бизнесүүд хобби гэж хардаг. Ер нь медиа дандаа алдагдaltaй ажилтдаг, мөнгө шатаадаг гэж их ярьдаг. Монгол телевизийн хувьд бол сүүлийн 6 жил ашигтай ажиллаж байгаа. Энэ медиа ер нь хобби биш ээ. Энэ бол яг зөв засаглалаар нь зөв өдөртөж чадвал одоо бизнес шүү гэдгийг харуулж чадсан бас тод жишээ байгаа. Тийм байна. Баяр хүргэе. Маш гоё мэдээ байна. Тэгээ одоо ялангуяа одоо SSR сурж байгаа тий эсвэл сураад дууссан одоо бидний хүмүүс шүү дээ. Одоо fellow хүмүүс байна. SSA сурсан эсвэл одоо дөнгөж сурах гад эхэлж байгаа өөрөөс ч магадгүй үлгэр жишээ авах гад энэ подкастыг сонсож байгаа хүмүүс зөндөө байгаа, хүүхдүүд байгаа. Тэгэхээр одоо ер нь яг SSA-г би сурвал яах бол сурах уу яах уу гэж эргэлзэж байгаа нэгдүгээрт мэрэгжлийнхэнд тий одоо ажиллаа хийгээ явж байгаа тэр хүмүүст өгөх зөвлөгөө. Хоёр дахь нь SSA-ээр би ер нь шууд сураад эхэлвэл яах болоо гэсэн бакалаврын түвшний тий дөнгөж 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүдэд юу зөвлөх вэ гэсэн хоёр зөвлөгөө асууя. SSA дээр хоёр төрлийн том асуудал ихтэй яг өөрөө туулж өгсөн хүний хувьд. За нэг нь болохоор шалгалтууд нь одоо маш хүчтэй. Тэгэхээр нэг олон дахин унах магадaltaй өндөр. За үүнээсээ болоод нөгөө шалгалтын тоогоор төлбөрдөлж байгаа. Тэгэхээр тэр бас нэлээд өндөр төлбөртэй байдаг. Тэгэхээр нөгөө одоо сурыг гэж бодож байгаа хүүхдүүдтэй ер нь бол нэг зориглоод сурья гэж үнэхээр шийдсэн бол тэрнийхээ дэ эцэг хүртэл явах хэрэгтэй. Ягаад тэгэхээр дундаас нь хаях юм бол маш их одоо оруулсан хөрөнгө оруулалт алдчихна гэсэн үг. Тийм зөвлөгөө. За миний хувьд гэх юм бол анхаас банкнд ороход тухайн үед сарын нэг 600 мянган төгрөгийн цалинтай байсан мах гэж санаж байна. Гардаараа нэг 400 хидчвэл авдаг гэсэн. Тэгээд тухайн үед SSA-ийн шалгалтын нэг шалгалт нь 300 мянган төгрөг байдаг байлаа. Тэгээд баг цалингийнхаа нэг 70% шалгалтанд өгдөг. За тэгээд тэр шалгалтыг өгөөд тэнцэхгүй байвал ста нөгөө гол харлна. Нэг хайр мөнгө гэж бодно. Бид эдийн хувьд бас нөгөө ээж аваас одоо өвлүүлсэн, хөрөнгөлүүлсэн мөнгө зөөх учраас яг л өөрөөр ингээ авахлаар их л одоо шарттай дотроо тэгэж боддог байсан. За тэгээ сүүлийн 4 шалгалтаа бол санхүү эдийн засгийн SSA-ийн ингээд яг орж мэрэгжлийн багшийн зөвлөгөө авч өгч ирсэн. Тухайн үед манай ингээд 22 хүүхэд анх хэлсэжээ. Тэгээ 2 жилийн дараа нэг хүүхэд өгсөжсэн тэр нь би өөрөө байдаг. Тэгэхээр нөгөө эн чин айгүй босго өндөр шалгалт. Тэгэхээр нөгөө үнэхээр тэр том одоо уулын дээр гарнааг үзэрсэн бол тасралтгүй матах хэрэгтэй. Дунд нь одоо хэд одоо бүдэрхийг үгүйсэхгүй. За тэгээд хоёр дахь нь болохоор
төлбөрийн одоо асуудал их байдаг учраас аль болох унахгүй шиг тэ зоригтой өөртөө зоригтой бэлтгэлээ сайн хангаад дарахыг оюутнуудаа суралцагч нартай зөвлөж байна. За баярлалаа. Тийм, ер нь ICSA бол чанга даваа 13 шалгалттай. Би ч одоо өөрөө бас адилхан ICSA-ээр сурсан, ICSA зааж исэн хүний хувьд бол тий яг ICSA сурж байгаа хүний, сураад дууссан хүний энэ төргээд одоо бүгдийнхээ сэтгэл зүг бас сайн мэдж байгаа. Тэгэхээр яалтчгүй нэг маш гоё юм сая та хэллээ. Тэр нь ICSA бол хөрөнгө оруулалт. SSA гэлтгөө ер нь SSA байна уу, тий Америк CPA байна уу, CMA байна уу хамаахгүй. Энэ олон улсын цол зэрэг гэдэг чинь таныг дэлхийн түвшинд авчиж байгаа. Дэлхийн түвшний мэрэгчлэнүүдтэй энэ зэрэгцүүлж байгаа одоо ийм одоо зүйл шүү дээ. Тийм учраас тэр хугацаанд явж байгаа сургалтын төлбөр, шалгалтын төлбөр тэр болгон маань бол ирээдүйд өгөөж өгөх хөрөнгө оруулалт юм аа. Тий яг энэ дээр бас нэг зүйл нэмээ хэлэхэд одоо бас оюутнууд суралцагч нар нэг зүйл дээр алдаад байдаг л та. Тэр нь юу вэ гэхээр энэ SSA гэдэг зэрэг нэг одоо уулаараа нэг таргет байна те. Тэрийг ингээд хийчихлээр нэг одонтой болчих юм шиг зөөрлөдөг байхгүй. За яг энэ мэрэгжлийн цол нь хэрэгтэй гэж хараад байдаг. Миний хувьд яг би тэгж л боддог гэсэн анх бол. Одоо ер нь ингээд суралцаж төгсөөд арай нэг ингээд өөрөө харж эхэлж байгаа тэр нь юу вэ гэхээр ер нь энэ суралцах процесс чи өөрөө айгүй тийм зүү зүйлээжээ. Нөгөө өөртөө оруулсан хөрөнгө оруулалтууд гэж энэ бацаагаад одоо миний карьерийн хөгжилд өнтөө өмнө оруулсан байна. Тэгэхээр нөгөө уулд нь бас нэг гарах нь бас чухал та. Гэхдээ тэрэн дээр байгаа шатуудыг нэг нэгээр ахаад тэрний нөгөө бас тэр мэдрэмжийг авах айгүй чухал. Тэрийг үнэлэх чухал юм л. Тэгэхээр нөгөө дүүнэртэй хандаж хэлэхэд энэ бол ерөөсөө нэг зэрэг аваад тэр нь шууд карьераа буст хийдэг зүйл биш. Энэ суралцах процесс ч өөрөө хамгийн гол зүйл юм байна гэж дүүнэртэй зөвлөж байна. За баярлалаа. Өстой гоё зөвлөгөө байна. Би бас ерөөсөө маш их санал нийлж байна. Ер нь одоо SSA байна уу, CMA байна уу өөрийн сонгосон тэр зэрэг цалыг суралцж явах явцдаа нэгдүгээр тэрийгээ маш гоё одоо нөө enjoy хийж гэж ярьдаг штэ. Тэр суралцах процесстэй дурлах хэрэгтэй. Сурж байгаа сэдвүүдтэй дурлах хэрэгтэй. Тэг маш гоё сэдв үзэж байгаа штэ угаасаа. Тэгээ шууд ажил дээр буух боломжтой тий. Академик боловсролын ялгаанаас одоо professional боловсрол юугаар ялгаатай гэдэг вэ гэхээр ер нь шууд практиктээр буудаг зүйлсийг бид нарт заадаг тий. Тийм учраас одоо тэр сэдвүүдтэй гоё дурлаж сурах тусмаа л шалгалтаа угаасаа амжилттай өгнө гэсэн үг. Тийм тэгэхээр тэрэн дээр бол яг санал нэг байна. За эсвэргээрээ одоо хоёлаа мэрэгсэн хэвлэн бодогч математикч тоон дуртай. Тэгээд одоо олон улсын мэрэгсэн цолоо авцсан ийм хүн медиа салбарт ороод өөртөө байхгүй ямар чадваруудыг олж авч суулгасан бэ? За миний хувьд бол нэгтэлтэй түрүү хэллээ те тоондоо хоёр нь сайн байсан. Тэгээд эмпатигээ байдаг ч нэг бусдыг ойлгох чадвар ер нь нэлээд хөгжсөн хүн л те. Аливаа асуудал үүсгэхлээр ганц өөрөө ингэ зөрүүдлээд байхгүй. Нөгөө хүний өнцгөөс аягүй харахыг хичээдэг. За миний хувьд одоо хамгийн сайн хөгжүүлсэн одоо яг за би энэ 4 жил тийм хөгжүүлсэн олж авсан скил гэх юм бол илүү энэ уран бүтээлч салбарынхныг нэг ойлгодог нэг юм байна. За хоёр дахь нь илүү борлуулалтын скил их сайжирсан юм болоо. Одоо мэдээж компьютер даад компаниг манлайлаад явж байгаа хүн ч хамгийн том дийлүүд дээр өөр орно. За хамгийн том тохироонууд өөрөө хийн. За тэгээ тэрэн дээр нь гавьяа авах юм бол багаараа гавьяаг нүртээд. За ялнах юм бол одоо хариуцлага өөрөөлээгээд юудаг том хариуцлагатай ажиллагаа. Тэгэхээр энэ борлуулалтын скил, communication skillтэй хүний хай талыг бодлого. Энэ бол ер нь одоо ер нь огт байгаагүй зан чанар байсан. Яг хөдөлгөөнтэй байсан үед байсан. Гэхдээ яг ингэж хүнтэй нэг аргыг олдог те. Ийм скил ер нь баг байсан. Тэгээ энийг бол нэлээд сайн хөгжүүлж чадсан. Гэхдээ бас хугацаа арсан та. Тэгээ нөгөө яг санхүүгийн захирлаж байгаа дараа нь үйл ажиллагааны захирал болоход бараг нэг бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн. Тэгээ энэ хугацаанд ямар нэгэн байдлаар борлуулалтын ч юм уу гой том дийл хийж чадаагүй. Гэтэ тэрнээс хойш бол их амжилттай явсан. Тэгэхээр нэг аливаа зүйлд чинь суралцах хугацаа нэг чухал. Тэгээ нэг сураад авсан байхад бол ята их сайн үр дүн гаргадаг. Тэгэхээр энэ тийм хоёр скил их сайн сурчтай.
За CFO, CEO хоёрын ер нь ялгаа юу гэж боддог вэ? Ялангуяа хуулийн дээр нь таажсан хүний хувьд те CFO байжгаад CEO болоход ялгаа юу вэ? Ямар ур чадвар илүү шаардлагатай чинь? За CFO байхад бол илүү тоон дээр л суурилдаг гэсэн юм л да. Яг л урт ажиллаа хараад компани яг мөнгөтэй байлгая. За тэгээ санхүүгийн менежментийн сайн хийл гэж харж байгаа. За босоод тэр борлуулалт яаж явж байна? Компаниг босоо захирлууд яаж удирдах вэ? Нэг айхтар ачаал багталтай ер нь надад биш байсан. За тэгээ CFO-гоо CEO болоод ингээд явшихэд илүү нөгөө нэг яг л нөгөө газар дээр бууж байгаа юм л да. Ер нь компани ер нь тасралтгүй байхад юу хэрэгтэй юм гэхээр зөв менежмент, тэгээд зөв хүний нөөц, зөв менежментийн баг, за тэгээд зөв борлуулалтууд хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хэдий санхүү чухалч гэсэн нөгөө survival mode дээр ер нь юу хэрэгтэй байдیں۔ Өсөлтийн одоо энэ үе шатуудад юу хэрэгтэй байдیں, хэн хэрэгтэй байдیں ингээд. Илүү нөгөө тэр тооноос гарч ирсэн одоо тоо байгаа шүү дээ. Санхүүгийн захирлын тоо гаргаж ирж байгаа. Тэр тоог илүү нөгөө нэг шийдвэр гаргалтанд ашиглаж тэгээ тэрийг нэг олон функцуудаарс холжтой гүйлгэж бодож чаддаг болд юм байна. Тэгэхээр гол том ялгаа том зургаар нь те. Санхүүгийн захирлч бол зөвхөн уртгаал хараад байгаа. Тэгэл за компанийн нэг учиргүй нэг одоо хүн зүйл рүү оруулахгүй байх гал бод явж байгаа шүү дээ. CEO бол одоо жинхэнэ за би одоо олон хүнийг удирдаад тэр хүмүүсийн ард байгаа гэр бүлийг нь бас нийгмийн баталгааг ингээд аваад явж байгаа гэдэг их л олон зүйл боддог юм байна. Тэгэлгүй аах. За CFO, CEO хоёрын ялгааг бас хүмүүс сонирхох ахaltaа яагаад тэгэхээр ер нь одоо олон улсын цал зэргээр сурсан хүмүүс яах гэж сурж байгаа гэхээр карьер авах гэж сурж байгаа. Тэгэнгүүт аль нь надад илүү зүгээр юм бол тоо тий. Ялгаа нь юу гэдэм бол тоо гэж бодож исэн хүмүүс бас байж магадгүй. Нэмээд бас манай подкастыг ер нь манай Америкийн гишүүд үзэж байгаа шүү дээ. Америкийн гишүүд маань тий одоо тань шиг цол зэрэг авцсан үндсэн гишүүд маань байна. Нэмээд цол зэрэг авахгүй сонирхож байгаа нөгөө affiliate member-ууд байгаа тий. Сонирхогч гишүүд. За тэгээ тэр гишүүдтэй зориулаад за мөн манай дээр чинь нөгөө дэмжигч гишүүд гээд байгууллагууд ороод ирж байгаа. Олон улсын юм цол зэрэгтэй хүмүүсийг авч ажилуулъя, эднээсээ зөвлөгөө авъя тий. Ер нь хамтарч ажиллая гэсэн бодлогоо боловсруулъя гэсэн ийм байгууллагууд энэ төр орж ирдэг л дээ. Тэгэхээр энэ одоо олон талын хүмүүсийг нэг дор цуглуулсан ийм мэргэжлийн платформ байгуулах байна шүү дээ. Тэгэхээр та ер нь одоо Америкад бас удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг хүний хувьд одоо Монголын нэгтлэн бодогч нар санхүүчдийн ер нь бас ирээдүйн мэргэжлийн чиг хандлагыг юу гэж харж байна вэ? За их гоё асуулт байна. Би ч бас их олон удаа боддөг юм аа ер нь. Ер нь одоо AI гээд бид эдийн одоо салбарт яг юм хийгээд байгаа юм шиг хийх гэж байгаа юм шиг нэг тийм том түүл орж ирлээ. Креатив салбарч дээр, санхүүгийн салбарч дээр тэгээ олон одоо майнингч дээр бүх салбарт энэ AI гэдэг зүйл хүчтэй орж ирж байна. Тэгээ миний итгэдэг зүйл юу нь юу вэ гэхээр AI-г ойлгоод чиглүүлдэг хүн бол ер нь их мундаг хүн ер нь арай жилүүдэд болох бах. Тэгэхээр нөгөө чиглүүлдэг хүн чинь өөрөө тухайн зүйлээ бүрэн гүйцэтгэж ойлгодог. Тэгээ AI-аас ирсэн одоо янз бүрийн ажил үр дүнг хянаад буцаагаад одоо ингээд явжтай. Тэгэхээр team skill бол өөрөө яг мэргэжлийн зэргүүдийг дагаж ирнэ л да. Тэгэхээр нөгөө түрүүний бас бүр өмнөх яран дээр хэлсэн SSH байна уу, CFH байна уу, PMP ч байна уу те. Эсвэл Монголын CFH байна уу. Ер нь бол яг н онл гэдэг зүйлийг айгүй сайхан өөрөө ойлгоод практиктаар туршаад үзчихээд тэр бол айгүй том asset юм бэл. Тэр asset-н дээр үндэслээд AI-г за одоо ингэ шүү. Тэгээ нэг үр дүн гаргахад наа чинь биш байна гэж одоо шүүмжлэлтэй байр сууриас хандах одоо ур чадвар айгүй чухал юм бэл. Тэгэхээр одоо манай яг энэ бүх зэргүүд бол яг тэр шүүмжлэлтэй шин чанарын айгүй бас сайн суулгаж өгдөг. Дээрээс нь энэ бүх зэргүүд чинь ганц нэгтлэн гэхгүй бас л нөгөө цаг хугацааны хөвслээ дагаад AI-г яаж ашиглах уу, хизээ ашиглах уу, ямар үед ашиглахгүй байх уу гэд бас тэр нэг практикнуудын сайн зааж өгч байгаа л та. Тэгэхээр ер нь бол мэргэжлийн зэрэг гэдэг бол ер нь бүх зүйл дээр бэлдэж өгж байгаа зүйл гэсэн үг. AI бол ерөөсөө мэргэжил биш байхгүй. Энэ бол нөгөө хүний ашиглаж болох түүл байхгүй.
Нөгөө өмнө нь одоо үзгээр ч юм уу компьютер дээр тайп хийдэг байсан бол одоо AI гэдэг зүйл тэрийг харин богино хугацаанд хурцгаад өгч чадж байгаа хэрэгсэл болсон. Тэрийг бид яг энэ хүнтэй зүйрлээд явах юм бол их буруу болж чадах. Тийм байна. За та яг миний дараагийн асуулт руу угаасаа шууд орчлоо. Дараагийн асуулт маань болохоор нөгөө одоо манай Америк нийгэмлэгээс те 6 сарын 26-нд буюу эх 7 хоногийн 5 дахь өдөр бид олон улсын хурал зохион байгуулах чинь. Энэ хурал дээр болохоор бид нар яг л энэ асуудлыг ярих гэдэг байгаа те. За нэгдүгээрт Future of Finance гэд нэртэй одоо манай хурлын үндсэн нэр нь. Тэгэхээр мэдээж нөгөө хамгийн мэргэжлийнхаа ирээдүйн чиг хандлагыг бид нэр байнга мэдээж өөрсдөө хөгжүүлж явах хэрэгтэй. Тэгээ ялангуяа Америк дээр бол одоо ингээд тал талын мэргэжсэн энэ санхүүгийн хүмүүс цуглаж байна те. ACCA-тэй, CGMA-тэй, CMA-тэй, CFA-тэй, те PMP-тэй ч байна. Тэгэхээр энэ бүх мэргэжлийн одоо professional төр global зэргүүд одоо body гэж ярддаг те. Тэр байгууллагууд нь өөрсдөө ингээд дэлхийн чиг хандлага, мэргэжлийн чиг хандлага өөрчлөлтийн ингээд цаанаас нь бидэрт хэлээд өгчдөг. Тэгэхээр тэр болгоныг нийлүүлээд ингээд бүр илүү супертэй одоо knowledge hub болж орж ирээд байна л та. Тэгэхээр тийм учраас бид нэр нөө мэргэжлийнхаа ирээдүгөө нэгдүгээр хэлцэх хэрэгтэй. Хоёрдугаарт хөгжиж байгаа одоо ховсон өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хамгийн чухал юм бол ерөөсөө л ёс зүй байна. Мэргэжлийн ч ёс зүй, хувь хүний ч ёс зүй яригдж байгаа. Тийм учраас бид нэр нөө professional leadership ялангуяа ethical leadership in action боёо те яг амьдрал дээр ажил дээр те хүн одоо санхүүгийн хүн ч вэ нүү удирдах хүн ч вэ нүү энэ ёс зүйг яг яаж ашиглах хэрэгтэй юм бэ? Ёс зүйн хэм хэмжээ баримжаагаа бид нар аль алийг нь яаж мэдэх хэрэгтэй юм бэ гэдгийг л илүү ярих гэдэг. Тэ хурал дээр бид эд чинь нөө 3 түвшнээр ярих чаа те сангийн хамтаагаа хамтраад хийж байгаа. Эхлээд улсын түвшинд те бид нар national буюу улсын түвшинд хэрэгжиж байгаа төслүүд юу вэ? Шинжилэлүүд юу вэ? Тэрийгэ ярих нь байна. Хоёрдугаар хэсэгт бол одоо таны панелаар оролцож байгаа хэсэгт бол те илүү байгууллагууд руу те олон улсын байгууллагууд ч гэсэн ороод тэр энэ асуудлууд яаж бууж байна? Яг бодит практик юу вэ гэдэг ярьж байна. За тэгээд дараагийн хэсэгт нь бол нөгөө гадны олон улсын certified coachтай хамтраад яг professional leadership гэж юу юм. За тэгээд дээрэс нь personal буюу хувь хүн дээрээ бид нар coaching mindset-ийг яаж ашиглах вэ гэдэг талаар юм ярих юм маш гоё interactive хурал болох ч байгаа тий. Тэгэхээр энэ хурал дээр бол бид нар бүгдээрээ бэлдээд маш завгүй ажиллацгааж байна. Тэгээ энэ хурал дээр та ер нь панелистээр бас оролцох учраас энэ хурлын тухай өөрөө юу гэж бодож байна хүмүүст бас тий мэдээлэл хүргэх талаас урайлал юу гэж хэлмээр байна. Тийм. За нөгөө түрүүнтэй ёс зүй гэдэг. Ер нь ёс зүй одоо хувийн төлөвшөл гэдэг зүйл бас нөгөө ганц санхүүгийн салбар дээр саригдахгүй байгаамаа. Одоо нийгмийн бүхий л хэсэгт бас их анзаарэгдэж байна те. Одоо сүүлийн 2-3 сарын сошиал дээр ч одоо янз янзын л одоо хар бараа мэдээнүүд сонсогдлоо. Бас улс төртэй холбоотой бас янз янзын л одоо шокинг те юм сонсогч. Тэгэхээр нөгөө энэ ч одоо хүүхд их баг бахаас эхлээд нэлэх бахаас эхлээд өгтөл нас хүртэл тэг хүүний ёс зүй, зан төлөвшил гэдэг зүйл ер нь суугаад тэр нь тэгээд мэргэжлийн одоо энэ зүйлүүдтэй айхуу илддэг байх хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгэхээр одоо энэ 6 сарын 26-нд болсон те 6 сарын 26-нд болох энэ арга хэмжээ маань энэ санхүү суурьтай гэхгүй ер нь бол төрийн төлөөллүүд ч оролцож байгаа, хувийн төлөөллүүд ч оролцож байгаа, олон улсын байгууллагууд ч оролцож байгаа, төрийн бус байгууллагууд ч оролцож байгаа. Тэгэхээр маш олон талыг оролцуулаад ер нь энэ асуудлуудыг ер нь яг юун зөв, юун буруу гэж ярихаас илүүтэй ер нь бид нар юу руу яваад байгаа юм бэ? За тэгээд энэ ер нь яаж одоо засч болох боломжтой гэдэг зүйлийг илүү гол ярилцгаа нэлээд одоо deep гоё одоо арга хэмжээ болох бах. За дээрэс нь миний хувийн зүгээс бас олзуурч байгаа зүйл нь ер нь энэ олон улсын мэргэжлийн зэрэгтэй хүмүүс хоорондоо их networking их бас их баг хийдэг хүмүүс байдаг л та. Санхүүсэртэй хүмүүс. Тэгэхээр бас энэ арга хэмжээн дээр одоо өөрсдийн салбарын ч вэ, өөр салбарын ч вэ олон хүнтэй холбоо тогтоох, дараачийн хамтаа ажиллагаагаа ярилцах бас их том боломжийг өгж байгаа арга хэмжээ гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө нэг тийм Монгол ардыг байдаг ч те бүгдээрээ хэлцвэл буруугүй, бүлэвсээр байгаа бол хэрэггүй те яг л тэрнтэй адилхан. Бид нар ер нь нэгэнт нэг асуудал байгааг тэр асуудал нь ямар асуудал байгаа нь кейсээс хамаард өөр өөр. Гэхдээ тэрийг мэдээд хэлэлцээд
нэг ойлголттой болно гэдэг л хамгийн чухал юм байна. Тэгэхээр бас ийм арга хэмжээ зохион байгуулаад ингээ хийх чагаад бас их баяртай байна. Тэгээ бас их гоё арга хэмжээ болох байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд яг одоо подкастыг үзээ сууж байгаа мэрэгжил нэгтэй одоо хамт олон мэрэгжил нэгтэй одоо найз нөхөд багш нараа одоо үзэж байгаа бүх хүмүүсийг л энэ арга хэмжээ дээр хүрэлцээрээсэ гэж хүсэж байна да. Тэгээ асуудал сайхан хамтдаа ярилцаад шийдэл хамтдаа боловсруулээд тэ. Тийм. За маш их баярлалаа. Маш гоё яриад байгаа нь тий. Энэ хурлаар бол бас би нэг өнгөрсөн жил бас Америкаа төлөөлөөд Америкийн IMA нийгэмлэг гэж байгаа тийм Institute of Management Accountants гэдэг Америкийн удирдлагын мэргэжлийн нэгтлэн батгчдын институт гэдэг тэр том байгууллагын одоо Америкийн улс даяараа хийдэг санхүүгийн хуралд бид нар оролцоод ирсэн шүү дээ. Тэгээ тэр хурлаас бас нэлээд их зүйл сурсан. Одоо нэг олон улсын хурлыг ялангуяа юм мэрэгжлийн нарийн зүйлсийг ярьдаг хурлыг те яаж хийвэл илүү өгөөжтэй гэдэм бэ хүнд хүрдэм бэ гэдэг тал дээр нэлээд их одоо туршлага судлаад ирсэн. Тэгэхээр тийм учраас бас энэ олон улсын хурлаа бас нэлээд одоо өрмөц олон улсын жишгтэйч хүрсэн хүндээч одоо маш их юм үлдсэн ийм байдлаар маш сонирхолтой. Тэгээд дээрэс нь хүмүүсийг оролцуулсан юм интерактив гоё хурал хийхээр бас би тэд хичээж ажиллаж байгаа, зорж байгаа. Тэгээ хурлынхаа одоо төгсгөлд би тэд бас нөгөө энэ жилийн хурал дээр бид нар яг юуг яриад, юуг одоо гаргаж ирсэн бэ, юуг шийдвэл зүгээр юм бэ гэсэн declaration хүртэл гаргах юм. Тэгэхээр ингээ бас нэг үр дүнтэй тий зүгээр нэг юм сонсоо суугаад авах бас үр дүнтэй ярилцаад хэлэлцээд үр дүнгээ үзээд эрх жилийн хурал дээр тэрийгэ ярьдаг. Ийм нэг гоё соёлыг бас суулгах гад ажиллаад байгаа. Тэгээ энэнд бас одоо тусламж үзүүлж тий маш их дэмжиж байгаа удирдах зөвлөлийн гишүүн хүрэлт болготаас маш их баярлалаа энэ ташрамд. За хоёулаа буцаад мэрэгжлийнхаа одоо карьерийнхаа ихэнх үеийн асуултууд руу оръё. За тэгэхээр ихэнх үед бол мэдээж одоо санхүүгийн байгууллагуудаар ажилласан, сурсан гэдэг энэ үеэ ярьсан. Одоо илүү тэрнээс жоохон хоёулаа өмнөх үе буюу 10 жилийн тухай юу нэвэл болох вэ? 10 жилдээ ямар хүүхэд байв? За би манай одоо хаав маань Сүхбаатар аймгийн хүн байдаг. Ээж маань Ховдын. Тэгээ би өөрөө Ховд аймагт төрж өссөн хүн байдаг. Тэгээд Ховд аймгийн прогресс гээд одоо ч юм байгаа. Ер нь их математик суртай сургууль байсан. За тэр сургуульд илсээд тэгээд одоо 1-р ангиас эхлээд бүх математикийн олимпиаданд ороод төрүүлээл явдаг байлаа. Бас тэгээд баруун бүсийн олимпиаднууд бас их оролцож амжилт гаргаад явдаг. Байсан. За тэгээд 7-р анги хүртлээ математик нэлээд суртай хайжгаад 7-р ангиас 9-р анги руугаа алгасаж өсөрч одоо нэг анги өсрөн гэдэг чинь тэ хуучнаар алгасаад. Тий нэг өсөрсөн бид нар чинь нэрээ те манай үед нэг өсрээд байсан шүү нэрээ. Би чинь тэрнээсээ гадна дахиад нэг өсөрсөн байхгүй. Ер нь бол нэг жил дутуу сурсан юм гад. Тэгэхэд Баяулгийн аймгийн одоо бол эмпати сургууль гэдэг нэртэй. Тухайн үед одоо Туркийн өргөн оруулалттай Монгол Турк сургууль гээд байдаг байсан. Одоо Дархан Эрдэнэ Тулаанбаатар гээд салбаруудтай тэрний нэг салбар нь Баяул гээд байдаг гэсэн. Тэгэхээр тэр сургуулийн шалгалтанд нэг айгүй сайн өгөөд бас төрүүлсэн чинь намайг 3 жил өнгөөс ор гээд. Тэгээд гэрээсээ хол 3 жилээс дотор байранд амьдраад тэгээ бас л юм үзэж тэр чинь нөгөө хөдөөний сургаал учраас хаяа бас ах нараараа бас гарын аллах тэ гарын одоо задуулах юмуд бас байна. Гэхдээ яг хөө чи яг л нэг амьдралыг үзээд ах нараасаа юм суралцаад Турк багш нараасаа юм суралцаад бүр нэг шал өөр орчинд бас нэг 3 жил сурсан бас төвөндөө бас их баяртай байдаг. За тэгээд маш эртнээс бие даасан шүү дээ их жоохносоо. Тэгээд манай Баяул гээд байсан учраас бас казак одоо манай найзууд их сурсан. Тэгээд тэр чинь нөгөө ховдод байж байгаад Баяул гээд сурахлаар бас казак үндэстний одоо соёлтой танилцах, хэлийг сурах тэ айгүй тийм соёлын бас гоё шинэ орчинд руу орж байгаа юм л да. Тэгэхээр миний хувьд бас айгүй тийм шинэ мэдрэмж, шинэ зүйлийг суралцсан анжилууд байсан. За тэгээ одоо ч бас тэр найзуудтайгаа ойрхон байдаг шүү дээ. Нааварын залхлын найзуудтайгаа баяр юм тэргээр их ойрхон байдаг. За тэгээд 100 ман болох юм бол
Баян үлгэр руугаа сайхан машинтайгаа яваад найзтайгаа уулзах. Боломж нь алдвал явчтай. Тэгээ сүүлийн хэдэн жил бол явж чадсангүй. Тэгээ миний хувьд бол ер нь тэр сургуульд сурсандаа их баяртай байдаг. Багш нар маань турк багш нар байсан. Тэгэхээр нөгөө турк хэл, англи хэл, казак хэл гурван хэлийг бас нэг дор нэг сурах боломж нь олцсон. Тэгээ айгүй байдаг. Тэгээд яг хувь хүний зам төлөвөөс Монгол турк сургуульд сурснаар нэг том дэвшлиг олж авсан л да. Би ч их багын өнгөрөө хүн байсан. Одоо айгүй олон удаа Олимпиаданд аймагтаа төрүүлсэн хүн ч одоо тийм өнгөрөөлчтэй юм шүү дээ. Тэгээ яг л нөгөө баян үлгэд ч одоо 5 баруун бүсийн 5 аймаг хамгийн шилдэг хүмүүсүүд ирээд хүч үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр чи өөрийгөө балаагүй мэдэрлээ. Тэгээд сурах одоо хөгжих орон зайгаа бас мэдэрлээ гэд их л нөгөө хувь хүний хувьд их зөв төлөвшсөн бас он жилүүд байсан. За магадгүй бас ховддоо төгссөн бол яг үдий зэргийн карьертай бас хүмүүжил төлөвшөлтөй явах байсныг бас хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр яг тэр сургуульд бол яг тийм бас амьдралд бас их буусан жилүүд байсан. За нэлийн эртнээс биеэд байгаа нэлийн эртнээс бас тийм амьдралын одоо ухаанд суралцсан байна шүү дээ. Тийм сонирхолтой. Би бол энэ хөрөл толгойг бол мэргэжлийн хувьд мэддэг болохоос ш бас энэ бага насны тухайн амтраас мэддэггүй байсан учраас энийг сонсоход маш сонирхолтой сонсогдож байна. Тэгээд дээрэс нь тэр онц сурлагтны тал дээр бас санал нэгдэж байна. Яг би бол их тийм өнгөрөө өнтер байгаагүй. Гэхдээ бас айгүй онц сурдаг. Тэгээ бас математикийн гүнзгий өсөн сургалттай сургууль энтерт бас сурдаг байсан л да. Би тэгтээ Багнуур дөрөвт сурсан улсын сургуульд. Тийм тэгээд сүүлд би англид очичоод юу ойлгосон бэ гэхээр хит бас ингээд дандаа онц сураад дандаа багш нараар магтуулаад яваад тач бас их буруу юм байна гэж ойлгосон. Яг буруу ч яах вэ? Тэрэн дээр ингээд өөрийнхөө чадварыг аюулсан багаасаа суулгах хэрэгтэй. Хит магтаал дасч болохгүй. Яагаад тэгэхээр сүүл рүүгээ ингээд дандаа онц цайсаар агаад нэг удаа алдах ч юм уу те нэг одоо хүн алдаа гарна шүү дээ. Тэгэнгүүт ингээд шууд нав сунаа авчдаг сэтгэлээр. Тэгэхээр ерөөсөө би бүр тэр нөгөө харь орон доцсны дараа гэр орноос хадаад бас нэг жоохон те тэр үедээ бүр ойлгож байгаа хгүй бүр хаа байсан хань. Тэгэхээр харин ер нь нэгдүгээрт баг нөө заавал онд сурчи математика хий тоогоо бод гэж хүүхдийг тэхээс илүү те зүгээр нөө EQ талтаа гэж ярьдаг шүү дээ. Ер нь өөрийгөө таньж мэдэх алдаа гарвал яах юм те унаад бүдэрсэн бол би өөрийгөө яаж эргэж босгох юм ч гэдэг юм уу тэр талаар ер нь бас их сурмаар юм байна гэж хизээ хойно ойлгосон. Тэгэхээр энэ тал дээр бас хөрөлт толгойн туршлагыг сонсъё. Тэгээ одоо яг тийм л тэ нөгөө суралцж байгаа хугацаанд зөвхөн математик гээл өгөөд явхлаар EQ хөгждөг юм байл л дээ. EQ ер нь хизээ хөгждөг вэ гэхлээр бусад хүүхдүүдтэйгээ бусад багш нартайгаа ингэж харилцаанд орж иж сурд юм хэлээ л дээ. Би ч одоо хэдий тоондоо сайн байсан ч гэсэн одоо бусад нөгөө нийгмийн гэх юм уу та тех муу байсан байхгүй. Одоо манай одоо суралцж байгаа ах эгч нар маань их л одоо амьдрал сургасан байдаг шүү дээ. Хоолоо яаж хийх үү? Том хүнтэй яаж харьцах вэ? Бид нар чинь нэг насны зөрүүтэй байсан ч гэсэн ах эгч нараа бүгдийг ах эгч нар гэж хүндэлж айгүй нөгөө бас хүндэлж харьцаж байсан. Тэгэхээр нөгөө тэр ингээд зүйл ингээд 3 жил ингээд тасралтгүй тэгээ явчихлаар бусдыг айгүй хүндлээд сурчсан билээ л дээ. Тэгэхээр энэ хамгийн одоо олж авсан тийм давуу тал нь бол хүн байх те. Хичнээн мундаг одоо мөнгө санхүүтэй байлаа гэдэг хичнээн мундаг мэрэгжлийн байлаа гэд нөгөө хүний зовлон ойлгодог байх хэрэгтэй, асуудлыг ойлгодог байх хэрэгтэй. Тэгээ тэр хүний юу бодож байгааг ойлгодог байх хэрэгтэй. Тэгээд энэ нь одоо хүн байхын чанарыг бол бас л их л одоо ойлгохыг хичээсэн. Тэгээ манад яг 9-11-р ангид манай анги өдөрцөн багш гээд байсан. Одоо талигчлцсан. Турк Оканташ гэх нэртэй. Тэр багш бас их хэцүү анги авсан л та. Одоо манай бид ид чинь нөгөө улиралдаа нэг бүх сургуулиудын хооронд турк сургуулиудын хооронд шалгалт өгдөг. Тэгээ манай анги дандаа хамгийн сүүлд ордог. Их л муу анги байсан. Тэгээд тэр чинь нөгөө хэдий тийм одоо математик сайтай бага хүүхдүүд нэг ангид орсон чинь ер нь явдгүй мэлэлтэй босод юмнууд дээр тэгээд тэр багш бол яг манай ангийг дааж аваад 11-р ангид бид төгсөлтийн шалгалтаа ингээ өгөхөд ангиараа ер нь баг 2-3 удаа дараалал төрүүлсэн юм нэг сайн анги болж төгссөн мэт. Тэгэхээр тэр чинь нөгөө ганц хичээлээр ихгүй бидний чинь нөгөө суулгаад сурвалж байгаа.
загнаад те өлийн үед нь гадаа хөл бөмбөгийн талбай гүйж үзээ. За одоо болохгүй юм игээд. Тэгэхээр яг л нөгөө суулгаж сурах хүн байх, хүсэл тэмүүлэлттэй байх, тэрнийхээ араас тууштай байх те. Энэ зүйлийг бас тэр багш бидэд их сайн суулгаад одоо ч манай ангийнхан бас их хоорондоо тэр их ярьдаг шүү дээ. Ер нь тэр багш бас бидэд амьдралыг өөрчилсөн юм байна да гэдэг. За тийм байна. Маш гоё дурсамж байна тий. Тийм тий одоо яг хаа манай оюутнууд тий одоо шинээр ажилд орж ирж байгаа шинэ үеийнхэн бол одоо манай нөгөө generation Z байгаа тий. Gen Z үеийнхэн байгаа. Тэгээ би тэд чинь бол яг нэг зааг дээр нь төрсэн. Яг аль нь чимдээ мэдэхгүй аль альныхын чанарыг агуулцдаг тий. Тэнгүүд яг нэг юм цэвэр яалтчгүй юм Gen Z хүүхдүүд бас өөр байгаа тий. Хүсэл бодол өөрийгөө илэрхийлж байгаа байдал энэ төр өөр байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдэд ер нь одоо юу гэдэг шүүмжлэл хүлээж авах ч гэдэг юм уу өөрийгөө хөгжүүлэх ч гэдэг юм уу тэр талаасаа ер нь одоо нэг жоохон зөвлөгөө өгвөл юу гэж өгөх вэ? Одоо ер нь бол зарим яг жишээн дээр тий одоо манай нэг оюутнуудаас ч юм уу тий нэгтлэнгаар сураад байгаа штэ. Нэгтлэндээ бүр SSR сураад байгаа. Тэгээ SSR сурчаад бүтэн дуусахгүй дунд хүртэл нэг явчаад бакалавра авчаад үлдсэнийг нь одоо төр орхиж чаана тий. Тэгэнгүүтээ бакалавра дуусчаад ирээд 7 хоног ажилласнаа өө за багшаа би нэгтлэн хийхгүй мэнэ боллоо. Нэг тийм кейсүүд байдаг байхгүй. Тэгэхээр тэрэн дээр одоо ингээд тууштай байх ч гэдэг юм уу те одоо тэр мэрэгжлээ хичээлээ дуусгах ажилдаа одоо илүү хариуцлагатай байх энэ төр талаас нь ер нь энэ Gen Z үеийнхнийг яаж бид нэр чиглүүлэх хэрэгтэй юм бол удирдах хэрэгтэй юм бол таны бас туршлага юу вэ? За би яг энэ дээр бас гой комментүүд байгаа. Яг ковийн туршлага гэх юм бол би ч анх хас банкнд аудитор ороход тухайн үед ч нөгөө ажил хайж байгаа найгүй их ажилд орох нь цөөхөн байдаг гэсэн. Тэгээд би чинь банкнд бүр аудитор орчлаа гэж та баярлал хөөрвөл. Тийм байсан. Одоо ер нь Gen Z гээд генерашныг харахаар яг тэр таны хэлдгээр тууштай байтал одоо их бага байна л да. Одоо манай үеийнхэн ч их л алалцаж, өрсөлдөж, карьер өсгөж, шантраад байгаа штэ. Одоо Gen Z-ийн үед бол юм болгон юм бүр их хамархан болчих. За яг нөгөө үеийн тийм юу байгаад байна л да нөгөө цаг хугацааны тийм хайж гэх юм уу. Чи яагаад ийм одоо миний үед одоо яагаад ингэ дүгнэхээр яагаад ийм болцсон бэ гэж бодхолоор яг энэ нэг хэсэг чинь нөгөө айгүй нөгөө баг төрөлтийн үе юм байлаа л дээ. Тэгэхээр чи нөгөө альва зүйл чинь нөгөө баг болчихлоор гоё алмаацлуугаа те мод болно шүү дээ. Тэгэхээр нөгөө 2000 оны дундуур одоо нийлэн одоо төрөлт нь жоохон буурсан. Тэгэхээр нөгөө залуучуудын карьер өсөх, ажил олдох боломж гэдэг нь бүх юм жоох хэлбэг болчихлоор сонголт өвтэй болчихлоо. Тий, сонголт их болчихлоор чинь нөгөө хүмүүс чинь зөвхөн энэ компани гоох юм уу? Энэ хүнд ингэ загнуулж идэх юм гэж юу эсэ ингээл явчихж байгаа штэ. За тэгэхээр яг энэ бол яг нийгмийн цаг хугацааны зүйл болчиход байна л да. Ахтай ер нь инженертэй зөвлөхөд одоо энэ цаг хугацаа байнга байхгүй л те. Яг дараагийн та хэдийн Gen Z-ийн 10 үеийнхэн бол нэлээд өндөр төрөлттэй үеийнхэн гарч ирж байгаа. Тийм нөө альфа үеийнхэн те. Тэгэхээр айгүй тэр үед тэр хүүхдүүд ч айгүй том өрсөлдөөнөөс гарч ирнэ. Карьерийн хувьд ч, боловсролын хувьд ч тэр. Тэгэхээр тэр хүүхдүүд айгүй том өндөр өрсөлдөөнөөс гарч ирэхээр инженертэй өрсөлдөөд карьерийн төвшөд өрсөлдөд эхэлнэ шүү дээ. Тэгэхээр инженер өөрсдийгөө одооноос тэр хүүхдүүдтэй өрсөлдөнөөгөө бодоо байж байхгүй бол одоо юм бол байнгын юм өгөх юм байхгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдийгөө хөгжүүлээд ер нь бол мэрэгчлээ ахиулаад явж байхгүй бол альфа үеийнхэн бол нэлээд айхтар үеийнхэн гарч ирж байгаа. Тэгээд тэд нар чинь нөгөө айгүй өндөр өрсөлдөөнийг үтцсэн хүүхдүүд учраас одоо юм амиг л үтцсэн хүүхдүүд гарч ирнэ. Миний одоо дотроо нэг айдаг юм нь юу вэ гэхээр одоо байгууллагч дээрш тэр бас тэр ажлыг харцсан учраас манад байгууллага дээр бол Gen Z-ийн иргэц бол нэлээд их хүний нөөцөө гарч орох. Яг нөгөө за энэ хүүхдээ хавтаж хүүхд байна да гэд тарсан хүүхдээ бол их сургадаг, загнадаг. Чи одоо магистра хий, ийм юм сур гэж шахдаг. Тэгээ тэр шахснараа ер нь тэр хүүхдийг илүү хөгжүүлнэхээс илүү бас дараагийн өрсөлдөөнд нь бэлдээд байна л та. Одоо манай байгууллагаас нэлээд олон бас дараа Gen Z үеийн хүүхдүүдийг сургаж явдаг. Тэгэхээр яг л дараач өрсөлдөөнд бэлдээл байгаа гэсэн. Бас нөгөө талаас энэ хүмүүсийг бэлдэхгүй бол за одоо нөгөө нийгмийн үеэр манай үеийнхэн ч одоо бас компанид бас удирдах албан тушаал дээр ирж байна те. Яг тэрнтэй адилхан Gen Z-ийн
бас эрмэлтэй нэг менежер болоо захирал болоо. Тэгэхэд айгүй муу менежерүүд бэлтгэх гээд байна л да. Нөгөө хүний асуудлыг ойлгохгүй өөрсдөө сайн хүмүүжээгүй үе байх гэдэг. Тэгэхээр тэрэн дээр нь илүү одоо энэ удирдлагын арга барил шийдвэр гаргалт амьдралын ята хатуутуг хариулах л нөгөө чинзэн нартаа заагаал явахыг хичээдэг. Тэгэхгүй бол одоо компанич бай төрч бай ерөөс тасрахгүй байх хэвээр. Дараа үеэ бэлдэх хэвээр, залгамж чалаагаа бэлдэх хэвээр гэдэг. Тэгэхээр ер нь жинзинер маань зин подкаст үзэж байгаа хүмүүс маань өөрсдөө сайн бэлдээ. За яг хоо миллионээс үеийнхэн ч угаасаа нэг тийм хөгжихгүй үеийн дундуур явцсан хүмүүс аахгүй юу? Бас нийгмийн боломжийн ч ихэнтэйгээ таарсан. Яг энэ альпа үеийнхэн ч юм бол эвгүй хүмүүс гарч ирж байгаа. Тэгэхээр өрсөлдөөн бэлэн байхгүй бол дараа нь 1000 чигээд карьер авахгүй байх тохиолдол зөндөө гарч ир шүү. Гэцээ зөвлөхөр энэ да. За баярлалаа өстө маш үнэтэй зөвлөгөө өглөө. Маш сонирхолтой бас үнцэг байна. Одоо ихэнх хүмүүс бол тэ жинзийн дараа яаж ойлгох уу, яаж тогтоох уу гэл одоо уламжлал эрхлүүлээд байгаа штэ ер нь бол тэ. Тэгэнгүүт бас нэрээ дараагийн өрсөлдөөнөө бодох юм байна. Урт хугацааны карьераа бодох юм байна. Тэгэхээр саяны зөвлөгөө бол жинзи нартаа тий залуу одоо оюутнуудтай хүүхдүүдэд бол маш сайн зөвлөгөө байлаа. Нөгөө талаас бас удирдагч нарт захирлуудад бас те ер нь хүний нөөцөд төлөвлөж ирээдүгөө харах залгамж чалаагаа бэлтгэхэд бас маш үнэтэй зөвлөгөө боллоо. Баярлалаа. За тэгээд хоёлаа одоо подкаста ерөнхийдөө базаад сүүлийнхээ асуултыг жоохон чөлөөтэй асуултад асууч. За эхнийх нь болохоор та ер нь чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ? За миний чөлөөт цагаараа одоо компьютерийн тоглоом PlayStation их тоглох дуртай. Сүүлийн одоо компанийн захирал хүн чинь дандаа бас тийм жаргалтай байхгүй л дээ. Хүнд хэцүү үед бас байна. Тэгэхээр стрессээс дагаж ирнэ. Тэр стрессийг ер нь яаж тайлах уу, зөвөр яаж тайлах уу, гэр бүлтэйгээ яаж цаг зарцуулах уу гэж олон юм бодогдно. Тэгэхээр илүү нөгөө PlayStation ч юм уу компьютерийн тоглоомыг одоо хүүтэйгээ хамт тоглох. Эсвэл кино үзэж их нартайгаа кино үзэх гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлүүд дээр цагийг илүү өнгөрүүлэхийг бодно. Яг нөгөө бас нөгөө удирдгалтын тушаал чинь цаг зав нэх бага учраас стрессээ тайлангаа гэр бүлтэйгээ яаж цаг зарцуулах вэ гэдгийг бас л их төлөвлөнө. Тийм байна. Хослуулах юм байна. Нэгдүгээрт одоо өөрөө ч гэсэн жоохон амарна те стрессээ тайлна. Хоёрт гэр бүлтэй цагаа зарцуулна. Тэгээ хоёуланг нь хамтдаад хийх юм шүү дээ. Яг одоо ингээд карьер ахиж байгаа хүмүүст бол яг хувийн цаг гэж их байхгүй болчтой л. Тийм, ер нь тийм шүү. Тэгэхээр нөгөө эн чинь бас аливаа зүйл чинь нөгөө золиос гэх юм уу кост байх хэрэгтэй л дээ. Үнэхээр карьер өгөөд албан тушаал өгөөд явж байвал нөгөө талдаа цаг хугацааны үед бол ялчгүй алдагдсан зүйлүүд байгаа. Тэгэхээр тэрийг сайлах хэрэгтэй. Бүх юмыг зэрэг амжилт гэж байхгүй шүү дээ. Тийм. Ер нь төгс биш гэдгээл хүлээн зөвшөөрчүүл амар юм байлаа шүү дээ, тий. Тэрийг харин бас ойлгодог бас хүнтэй багтай байх их чухал байна. Тийм байна. За тэгээд хоёулаа чинь нэгэнт одоо Debits, Credits and Coffee гэх нэртэй подкастт орж байгаа юм чи одоо кофений тухай асуулт асууя. Та ер нь ямар кофе явах дуртай вэ? За яг би өөрийнхөө кофе яг ямар кофе уудгаа би бас мэддэг юм аа. Өглөө басаад ч юм уу эсвэл одоо орой ажлаас гарахад нөгөө манай туслах маань нэг кофег хариулаад өгчдөг. За би бол одоо ямар кофе хийгээд идэгнээс нэг сайн мэддэг. Гэхдээ ер нь кофе нэлээд уун. Ягаад тэгэхээр өдөрт нь 3 кофе бол золтой шүү. Гэхдээ яг ямар кофе гэж нэг хаахтар ялахгүй. Ер нь кофе уучлаа гэвэл нөгөө ирч хүдсэн нэлэгдээд арай тэр нэг нойрмог байдал жоохон алгуулаад илүү ажлын бүтээж нэмэгдэх. Тэгэхээр кофе уужл байвал сайн гэж одоо бодож байгаа. Яг насны одоо төгсгөлж юу болох юм мэдэхгүй. Одоо Монгол телевизийн захирал хүнд туслах нь одоо сайн л кофе өгж байгаа байлгүй. Тэр брендийн хувьд бол асуудалгүй. Хар кофе, сүтэй мүтэй тий одоо капучино, латте ч юм уу энэ сонголтуудаас ер нь аль кофе? Илүү американо кофе унаа. Яг тэгэхээр нөгөө яг хараар нь ухаад бас бодно. Яг тэгэхээр нөгөө олон цагаар одоо ширээний ар сууж байгаа юм чинь бас жингийн асуудал бас орж ирнэ. Тэгэхээр аль болж нэмэхгүй байх, сахараас татгалзах гэдэг үгнээ сүү тэй холихгүй, тэгээд чихэр холихгүй гэд их чэнэ хараар нь угна. За, хоёулаа адилхан байна. Би бас хар кофенд дуртай. За, тэгээ манай өнөөдрийн подкастыг ивент тэгж байгаа кофений брэнд байгаа. Энэ болохоор ер нь миний уудаг кофе ахгүй юу?
Би бас дандаа hard coffee уун американо. Тэгээ энэ болохоор энэ Don Pablo гэд одоо бүхэл бүрийн кофе. Тэгээ энийг болохоор нэг кофений үлгийн нутаг одоо Колумб, Гондурас энтерт тарьсан энэ кофег Америкт одоо хуураад за тэгээд тэрийгээ одоо USDA гэдэг нэг organic certificate гэдэг шүү дээ. Тэрүүгээр баталгаажуулаад тэгээ Монголда үрээр нь авчирчаад Монголдоо сайхан хуурж савлаад зардаг ийм брэнд байгаа. Тэгээ би бол энийг 2021 оноос хойш тасралтгүй 5 жил ууж байгаа юм. Тийм. Тэгээд дээрэс нь амт нь гоё, чанартай. За тэгээ мөн одоо юутай хүчил багтай кофе. Тэгэхээр нөө кофе бас хит их уугаад тахаар нөө хотоодонд бас заримдаа нөлөөлөд байдаг, зүрхэнд нөлөөлөд байдаг тийм. Тэгэхээр энэ бол ер нь бас хаяа ингээд 100 уулан дээр 2 кофе уучихлаар зүрх читрээд байдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ бол нэр хүчлийн хувьд бага юм премиум сортын кофе юм байлээ. Тэгэхээр энэ кофег уугаад хоёулаа өнөөдрийн ярилцлага хийлээ. Тэгээд ийм одоо гоё кофегоор болон тий одоо Chiba брендийн гоё кофений машинаар бас бид эдийг спонсорлсон Don Pablo-гийн хамт олондоо энэ ташрамд маш их баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Сая би бас кофе уухтаа ингээд өнөрлсөн чинь ер нь кофег өнөрлөөл бас мэднэ л те. Гоё кофе байна уу, суулуу кофе байна уу, чанга кофе байна уу гэд. Айгуу сайхан өнөрт чи гоё кофе уулаа. Тэрч тулдаас манай ярилцлага их гоё ирч үчтэй. Одоо өргөн дэлгэрээр явсан баха. Тэгсэн маш их баярлалаа. За тэгээд өнөөдөр та үнэтэй цагаа зарцуулаад за энэ бүх одоо үнэт одоо зөвлөгөөнүүдийг энэ бүх сайхан одоо тренд те өөрийн гэсэн одоо үзэл бодол асын хараануудаа мэрэгчлийнхэндаа за мөн одоо ирээдүйд энэ мэрэгчлийг сонгож байгаа хүмүүст ингэж хуваалцсанд маш их баярлалаа. За тэгээд таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. Урьж оролцуулсан бас баярлалаа. За баярлалаа.